fruit of the Spirit. Ариун сүнсний үр жимс сайхан сэтгэл. Stories about the fruit of the Spirit. And it goes Библиэд ариун сүнсний үр жимсийг the fruit of the Spirit is love. хайр, баяр баясгалан, амар тайван, төвчээр, инрэл, сайхан сэтгэл, итгэлтэй байдал, дүлгүүн зан, өөрийгөө захирах. And they all come Энэ бүгд Бурханаас бидэнд өгөгддөг. on kindness. Одоо сайхан сэтгэл дээр илүү төвлөрцгөөе. It's more Сайхан сэтгэл бол өөрөө тусламж авахгүй байсан ч гэсэн бусдын төлөө анхаарал халамжтай зүйлсийг хийх юм. persons Биднийг зохисгүй байсан ч сайхан сэтгэлийг Бурхан биднэрт үзүүлдэг гэж Библиэд хэлдэг. Тиймээс бид бусдад сайхан сэтгэл гаргавал Бурханы таашаалт хүрэх замыг бусдад харуулж байгаа хэрэг юм аа. deserve it. Бусдаас үл хамааран бид үнэхээр хийхээр шийдсэн л бол Бурхан бидний дотор сайхан сэтгэлийг ургуулж чаддаг. And God can grow kindness in us when we Кивиний decide модыг хамгийн багтаа whether others know ургуулахад 3 жил шаардлагатай байдаг шиг сайхан сэтгэлийг бидний дотор өсөж ургуулахад маш удаан хугацаа шаардлагатай байдаг. kindness can take a long time to Бид grow. сайн хийхийг хүссэн зүйлээ өдөр бүр давтаж хийдэг шиг сайхан сэтгэл яг үнтэй адилхан. Daily. Now, Сайхан сэтгэл гарах нь үргэлж тийм амархан биш ээ. help of the Holy Spirit. Биедээ талархахгүй, санал нийлэхгүй, мэдгүй байгаа хүмүүст сайхан сэтгэлийг тэдэнд таниулж үзүүлэхэд ариун сүнс бидэнд тусалдаг. Тоглож байх үед найзан төрүүлж явахыг зөвшөөрөх, эсвэл шинэ хүүхдийн нэрийг асууж хамт тоглохыг урих. Таны дотор сайхан сэтгэл өсөж эхлэхэд Every time. та бусдыг үргэлж ихэнд тавьж эхэлдэг. Библи бидэнд хэлэхдээ Эфес 4:32 Just as God through Бурхан та нарыг Христ дотор уучлсны адил бие биенээ уучлан нэг нэгнээ инэрч айдуу зөвлөн сэтгэлээр ханд. Библи Есүс биднийг уучлсны адил сайхан сэтгэл, өршөөл, уучлалыг хэрэгжүүлэхийг биднээс хүсдэг. 3:4 Харин бидний аврагч Бурханы инэрэл болон хүний төлөө харин ил болоход тэр бидний зөвхт байдлын дотор хийсэн үйлсээр минь бас харин өршөөлийн дагуу шингэлтийн угаал ба ариун сүнсний шинчлэлээр аварсан юм. Бурхан Есүсийг бидэнд лөө явуулж авруулсан нь бид үүнийг хүртэх ёстойдоо биш, харин Бурхан бидэнд сайхан сэтгэл үзүүлсэн учраас юм. Бид эргэн тойрны хүмүүстэй үргэлж сайхан сэтгэлийг гаргаж чаддгүй. Учир нь Бурхан хүссэн цагт л сайхан сэтгэл гардаг. Ариун сүнсний үр жимсний тусламжтайгаар Бурхан дотор өсөж томрон итгэлээрээ өсгөд сайхан сэтгэл таны амьдралд хэрэгжиж эхэлдэг.